Сайн бацхан үзэгчдээ Focus Media-гийн шууд сурвалжлага за шилэн дансны мөрөөр цуврал сурвалжлагуудыг бол бэлтгэн хүргэж байгаа. Бидний энэ удаагийн сурвалжлага нийслэлийн шилэн дансны мөрөөр за нийслэл Улаанбаатар хотын нийтийн бие засах газрын хүртээмж стандарт үйлчилгээний талаар бол сурвалжлагыг хүргэж байгаа. Бид эхний сурвалжлагуудаараа өнгөрсөн 2021 онд нийслэлийн нийслэлийн засаг даргын хамгааллын газраас сонгон шалгаруулалт тендер зарлан за Grand Zeus хязгаарлагдмал хариуцлагатай компани хийж гүйцэтгсэн 2 нийтийн бие засах газрын нэг болох Даргаан төв дээр байралтай нийтийн бие засах газрыг очиж сурвалж илсэн. Харамсалтай нь цайны цагаас өмнө хаасан байсан учраас доторх байр байдлыг нь сурвалжилж чадаагүй. Тэгвэл өнгөрсөн 21 онд нийт 2-ыг барьж ашиглалтанд оруулсны нэг болох Хаанвал дүүргийн 2 дугаар хороо за иргэдийн ярьж заншилснаар 19-р үйлчлэгээний төвийн автобусны буудлын арталт байрлах за өнгөрсөн онд ашиглалтанд орсон нийтийн бие засах газрын гаднаас сурвалжлагыг хүргэж байна. За нийтийн бие засах газрын гадна интерьер дизайн бол яг Даргаан төвийнхтэй адилхан. Энэ хоёрыг болвол Grand Zeus хязгаарлагдмал хариуцлагатай компани тендерт сонгон шалгаруулалтанд тэнцэж энэхүү нийтийн бие засах газрыг барьсан. За гадна нөхцөл байдлын хувьд Даргаан төв дээр харагдажсэн үзэгдэл мөн адилхан харагдаж байна. Нийтийн бие засах газар хичнээн байгаа ч гэсэн за яг хажууд нь хажуудах болонд нь ингээд хөлдсөн шээс за тэгээд хог ингээ овоорсон хөлдсөн байр байдалтай ийм байна. За энэхүү нийтийн бие засах газрыг Grand Zeus хязгаарлагдмал хариуцлагатай компаниас уцаар залгаж тодруулахад бол нэг нь 60 сая төгрөгөөр бүтсэн гэдэг. За энэхүү байгууламж 60 саяар бүтсэн. За энэ нийтийн бие засах газрын за цэвэр бохир уус болон цахилгааны холболт нь 38 орчим сая төгрөгөөр бүтсэн. Ингээ нийтдээ 98 буюу 100 сая төгрөгийн өртөгтэй бүтсэн ийм нийтийн бие засах газар байна. Энэ 100 сая төгрөг татвар төлөгчдийн мөнгө гэдгийг энд бас хэлэх нь зүйтэй байх. Ингээд татвар төлөгчдийн мөнгөөр барьсан нийтийн бие засах газрын дотор тал болон үйлчлэгээ ямар хөө байгааг яг газар дээрээс нь боддоор хүргье. За хавханаас халтрахгүй гэж юм билгүй кордон цаас үүдэндээ дивсэн байна. За энэ бол ажиллаж байгаа юм байна. Сайн байна уу? Энэ өнгөрсөн жил ашиглалтанд орсон нийтийн бие засах газар юм баг тий. Нэг ерөнхий нэг байр байдлыг харуулж байгаа. Тэрийг сурвалжлагаар явуучих. Гаргаа. За олон улсад нийтийн бие засах газрын стандарт бол 55 мянган эмэгтэй тутамд нэг 100 мянган эрэгтэй тутамд бас нэг нийтийн бие засах газар байна гэдэг юм стандарт байдаг. За яг энэ стандартаар Улаанбаатар хотод бол 250 орчим нийтийн бие засах газар байх ёстой. Харамсалтай нь одоогор бол нийт 24 шиг нийтийн бие засах газар байгаагийн хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд ашиглалтанд орсон жилч болоогүй нийтийн бие засах газрыг харуулж байна. За энэ бол яг эмэгтэй 2 эмэгтэй бие засах хэсэг нь байна. Тэгээд ерөнхийдөө дотор талыг харахад нэг иймэрхүү байна да. Энд сул дөрнийхэн тагийн скотчсон байна. Тэгээд энэ цаасаар оруулсан. Энэ нэг усал хийдэг юм шиг үнэгүй яг сайн ойлгохдохгүй зүгээр сул дуур тэгээд энэ доторлогоо нь юу юм бэ? Энд чинь юу 60 саяар бүтсэн гэхэд энэ доторлогоо нь орой. Энэ ч юу ямар ч материал гэдэг юм. Зүгээр нэг юм тийм энэ ингээд яг тэгш гадруутай шим бөмбөр энэ юу юм бэ? Энэ одохгүй. За тэгээд 60 саяар бүтсэн гэж энэ энэ агааржул бохрын хоолой юм агааржул хоолой гэж магадгүй юм сайн мэдэхгүй. Яг тайлбарлахад сайн мэдэхгүй энэ яг ийм хийцтэй энэ тэгээд яг нөгөө тендерийнхаа дагуу зураг төслийнхаа дагуу стандарт гэж хүлээж авсан нийт энэ бол нэг юм билгүү те. Иймэрхүү байр байдалтай
Энэ доторлогоо нь бол үнэндээ сони. Энэ одоо юу юм бэ? Скотч юм уу? Энэ жил болоогүй штэ. Зураглаач энийг хараа л та. Жил болоогүй ирнээсээ энэ ингээд энэ одоо гаднaalынх нь гялгар цаас нь хуурчихсан. Тэгээ юм одоо энэ хүмүүс харагдаж байгаа юм он тов. Энэ доторлогоо нь ердөө л юм. Энэ нийтийн бийцэх газрын үндсэндээ одоо бохор, цэвэр, дулаан, цахилгаан бүх юмтайгаа нийлээд 100 орчим сая төгрөгөөр бүтсэн нийтийн бийцэх газар нэг иймэрхүү энэ эндээ бас ингээд цоолчихсан. Энэ цаана зүгээр мод панер шүү дээ. Тэгээ энэ ингээ хуурцсан. Гаднaalынх нь юмнууд нь ингээ хуурчихсан байх жишээний. За эмэгтэй нойлынх нь хоёр дахь нь мөн адил. Яг адилхан. Нэг иймэрхүү сонирхол байна да. За одоо эрэхтэй биз. Нойлын. За мэдээж босоо шээл дүүр те. Энэ л хаалгагүй мэн. За эндээ суулт дууртай. Нэг юм суулт дууртай. Ус татдаг юм тийм нэр юм те. За энд нөгөө юу хөгжлийн бэрхшээлтэй буюу тэрэгцэртэй хүмүүс зориулсан. Бас өрөөтэй юм байна. Энд нэг иймэрхүү. Ерөнхийдөө бол маш бохор тийм заваа тэгээд хүж өгүүлсэн баг юм тэр одоо. Энд тэгээд яг нөгөө нэг олон улсын стандарт руу нэг жоохон төхөөлөх гэж үзсэн юм шиг байна. Нэг тэрэгцэртэй иргэн орох зориулагдсан. Ерөнхийдөө бол стандарт нийтийн бийцэх газарт хөгжлийн бэрхшээлтэй үе тэрэгцэртэй иргэнд хүртээмжтэй байх. За эрэгтэй эмэгтэй. Дээрээс нь хүүхдийн жих солих хэсэгтэй байх ёстой. Гэхдээ манайд нэг ч тийм нийтийн бийцэх газар байхгүй. За өнгөрсөн онд 2021 онд ашиглалтанд орсон нийтийн бийцэх газар нэг иймэрхүү. Тэгээд ерөнхийдөө за тэгээд хоёр одоо угаалт тууртай тэгсэрнээсээ эдгэрэн жишээ нь ингээ байхгүй юм гарахгүй байх жишээ нь. Энэ юу юм бэ? Усны халаа. Ингээд халаас нь гуйчихдаг. Халаагур гэж нөгөө нэг бойлуур гэдэг шиг юм уу? Энэ төвийн нөгөө дулаанд юмд холбогддог юм уу? Би сайн мэдгүй нэ. Тэгээ энэгээр усаа халаад одоо ийш нь залгахаар эндээс хал ус гарах юм. Тэгээ залгаагүй тохиолдолд хүрд ус гарах юм те. Сая л өөрөө залгагдчихж байгаа юм шүү дээ те. Үгүй би түрүүн залгасан. Энэ ингээд монтажсан юм те. Тэгэхээр энэ нөгөө хажуудах юм. За өнгөрсөн онд хийгдсэн. Энд бас нэг сони юм харагдаж байна. Энийг хараа. Жил болоогүй. Гранд Зевс сонгон шалгаруулалтаар тендерт тэнцэж ажлыг авч хийсэн. Манайхан хүлээж авсан. Байр адил нь иймэрхүү. Жил болоогүй эдгээр нь эвдэрсэн. Энэ дахиад хэдэн сарын дараа яг яах вэ? Яг яах вэ? Тэгээ дотроо ямар ч юм доороо шал юм байхгүй. Зүгээр ингээ хүн харахад уртлын битүүлчихсэн. Ийм байр адилтай. Тэгээ эхнээсээ энэ ингээд нороод хөөчихсөн. Энэ хизээ одоо эвдэрх юм. Энэ удахгүй. Ийм байр адилтай байна. Тэгээ ерөнхийдөө одоо энэ ингээ хийцэн ингээ харахад маш болох заван. Энэ минь ингээ тэнцээгүй эднийг хараа л да. Тэнцүүлээд хийчиж болоогүй тэгээд нэг юм. Үнэхээр энд өөлөх юм зөндөө байна. Сэтгэл нийцэх стандарт гэж юм бол үндэ алга байна. Тэгээ нэг иймэрхүү. За энэ ханны доторлогоон дээр бол нэр миний бүр баг инээ түрээд байна. Энэ одоо юу юм бэ? Иргэдийн татварын мөнгөөр юу хийгээд байгаа юм бэ? Бүхэл бүтэн 60 сая төгрөгөөр ийм юм хийгээ. Тэгээ энийг нь хүлээгээд авчдаг. Гайхалтай. За тэгээд үнэрийн хувьд бол угаасаа бас л нөгөө нэг шивтэр үнэртдэг. Нөгөө өнгөрсөн
Өмнө бүр 10 жилийн өмнө барьж исэн нойлоосоо ялгарах юм байхгүй. Агааржуулагч гэх юм нэр үндэ алга. Нэг хоёр нүх байна таацанд нь. Энэ яг агаар сордог ч юм уу, үгүй ч юмдгүй энэ бол уг нь агаар хангалттай сордог бол ингэж бохирын өнөр үнэрхтэх ёсгүй тэгтэл ажилтгүй юм шиг байна. За ерөнхийдөө дотор талын танилцууллаа. Өнгөрсөн жил ашиглалтанд орсон гэдэг байгаа. Гадна хийц одоо интерьер загвар нь бол яг даргуун төвийнхтэй адилхан. Энэ дээр уг нь агааржуулах сенс байх ёстой доо. Сенс байхгүй. Ганцхан жижигхэн юм гарчихсан. Тэгээд энэ агааржуулагч одоо яг энд ингээ өчнөө олон орж байгаа хүмүүсийн одоо үнэр та нарыг яг дарах уу? Айгуу сонио. Тэгэд ажиллах цагийн үед орой 8 цаг хүртэл өглөө 9-өөс орой 8 хүртэл. Зарим нь өглөө 9-өөс орой 16 цаг хүртэл. 18 цаг хүртэл. Буюу 6 оройны 6 цаг хүртэл ажиллана. Эннээс хойш яг яах вэ? Эннээс хойш гадуур явж байгаа ажил хөдөлтөд явж байгаа магадгүй ажиллаад хараад харих гэж явж байгаа хүмүүс бизнес болохгүй төвчгөл хэрэгтэй. Гэхдээ төвчих юм бол шээсээ төвчж барьснаасаа болоод хүн өнгөрсөн тохиолдол хүртэл байгаа ш саяхны. Тэгэхээр яг яах ёстой юм бэ? Нийтийн бизнес газар ягаад 24 цаг ажиллаж болдгоо юм бэ? Манайхны жоохон стандартад нийцүүлэх гээд чааваста юм хийсэн байна. Тэр нь зөвхөн нөгөө тэрэгцэртэй эргэн зориулсныг ганц бариул байх шиг байна. Уг нь бол гадны хөгжилтэй оронд за хамгийн ойроос нь гэдээ яривал Япон улсад нийтийн бизнес газар дотроо бүх юм цогцоороо байж идэг. Хамгийн нэг бас аварштай сонин зүйл нь гэвэл насжилт өндөртэй учраас түргэн тусламж дуудах коноп бүх нийтийн нойлд нь байдаг. Мөн 24 цаг нээлттэй. Мөн өн төлбөргүй байдаг. Гэтэл манад байж байгаа нь яг иймэрхүү байр байдалтай юм байж идэг. Гэхдээ бид нарт яг эхний ээлжинд магадгүй гадны өндөр хөгжилтэй орн шиг тийм нийтийн бизнес газар бол хэрэггүй. Гинт одоо бизнесмар санагдсан ямар нэгэн гинтийн зүйл болоход хүн ороод бизнесэд тухтай дулаахан тийм нийтийн нойл биднэрт хэрэгтэй. Түүнээс биш эхний ээлжинд бид нар тийм олон улсын стандарт яриад гой ганган чамин бүх хэрэгцээ хангагдсан тийм зүйлийг бол хүсээгүй. Бага бодит байдал нь юм иргэдийн татврын мөнгөөр зүгээр л нэг юм сони юм яг хэний нүдийг хуураад байгаа юм бэ? Ийм сони юм хийж энийг хийсэн компанич тэр хүлээж авсан газранч тэр мэдгүй энэ лав биш ээ. Ийм л лав биш. Арай дэндүү нэр үнэхээр хэлэх үг болохгүй. Цахилгаан, дулаан, бохор бүх юмтайгаа нийлээд барагцаагаар 100 сая төгрөгөөр бүтсэн гэх нийтийн бизнес газар. Хамгийн амар нь нэг жилч болоогүй. Тэгсэн хэрнээсээ доторх байгаа байр байдал нь нөгөө нэг 10 жилийн өмнөх нийтийн бизнес газартайгаа яг адилхан. Зүгээр нэг л өөр болсон зүйл нь гадна талын загвар нь өнгө нь өөрчлөгдсөн. Бас нэг өөрчлөгдсөн зүйл нь хийгдсэн, баригдсан өртгөн өссөн. Өөрөөр энд ямар ч тийм дэвшил, ямар ч тийм зүйл байхгүй. Орой 8 цаг хүртэл ажилладаг. Орой 8 цагаас хойш хүн шээж болохгүй. Гадуур явж байхдаа бизнес болохгүй. Бизнесмар санагдах юм бол наадах чинь л асуудал. Нийслэлд хамаагүй. Энд хотын соёл ярих хэрэггүй. Яг л ийм хандлагатай л байна. Focus Media бодит байдал дээрээс нийтийн бизнес газрын хүртээмж үйлчилгээний соёл доторх ариун цэврийг сурвалжлалаа. Дараагийн сурвалжлагаар эргэн уулзлаа. Түр баяртай.